Эрт үед та нар өөрсдөө математикч, философч байсан гэд эерэг ба сүрэг тоог үржүүлэх үйлдэл таны хөгжүүлж ирсэн математикийн бүх чанарууд бас үржүүлэхийн бусад бүх чанартай нийцтэй байхын тулд сүрэг тоог эерэг тоогоор үржих эсвэл эерэг тоог сүрэг тоогоор үржихэд сүрэг тоотой тэнцүү байх хэрэгтэй ба сүрэг тоог сүрэг тоогоор үржих нь эерэг тоо гардаг гэвэл бүх зүйлстэй зохицож таарж байна гэж дүгнжээ. Гэхдээ энийг нэг л тийм бодиттой ойлгож өгч чадахгүй зүгээр л бусадтай адил тийм байх ёстой гэж бодхоос илүүтэйгээр илүү утгыг нь ойлгож авах хэрэгтэй. Тэгээд та нар нэг зохиомол туршилт бодож оллоо. Үндсэн үржүүлэх арга нь юу вэ? Хэрвээ 2-ыг үржих нь 3 гэвэл энэ үржүүрийг бодох үндсэн арга нь давтан нэмэх юм. Өөрөөр хэлбэл үүнийг 2 ширхэг 3 байна гэж хараад 2 ширхэг 3 гэдэг маань ердөө 3 дээр нэмэх нь 3 гэсэн үг. 2 байгааг харж байгааз 2 ширхэг байна. Эсвэл үүнийг 3 ширхэг 2 гэж харж болно. Тэгвэл энийг 2 дээр нэмэх нь 2, нэмэх нь 2 гэдэгтэй адил. 3 ширхэг 2 байна. Аль ч бодлоор ойлгосон ижил харьугаар нь. Энэ үржүүр 6-тай тэнцүү болж байна. Бид сүрэг тооны талаар бодхоос өмнө энэ талаар мэдэж байсан. Одоо бүгдээрээ энэ хоёрын нэгийг сөрөг болгоод яахыг харцгаая. 2-ыг үржих нь сөрөг 3 гээ. Сөрөг тоогоо өөрөнгөөр бичнэ. 2-ыг үржих нь сөрөг 3. Үүнийг энэ дээрхтэй адил байдлаар харах нэг арга байна. Сөрөг 3 2 удаа байна гэвэл сөрөг тоо гарна. Өнгөөр ялгаж бичнэ. Сөрөг 3 дахиад сөрөг 3. Эсвэл сөрөг 3 хасган 3 гэсэн ч болно. Эсвэл илүү сонирхолтойгоор энд 2-ыг үржих нь эерэг 3 байхад 2-ыг 3 удаа нэмсэн. Гэхдээ энд 2-ыг үржих нь сөрөг 3 гэж байгаа учраас 2-ыг 3 удаа хасна гэж төсөөлж бодож болно. Тэгэхээр энэ дээдхийн оронд бид нэмэх нь 2, нэмэх нь 2, нэмэх нь 2 гэж болно. Яагаад гэвэл энэ бол эерэг 2 байгаа. Гэхдээ бид үүнийг сөрөг 3-ын хувьд болгох учраас бид 2-ыг 3 удаа хасна гэж бодож болно. Тэгвэл хасах нь 2, хасах нь 2, ахиад хасах нь 2. Сайн хараарай. Бид бас 3 удаа бичиж байгааг. Энд сөрөг 3 учир үндсэндээ 2-ыг 3 удаа хасаж байна. Үүнийг аль ч аргаар батсан бай сөрөг 6 гарна. Харин сөрөг 6. Одоо та нар энд байгаа хэсгийн талаар овоо ойлголттой болоод ирсэн байх. Сүргийг үржих нь эерэг, эсвэл эергийг үржих нь сүрэг. Энэ нь сүрэг гарах юм байна. Одоо бүгдээрээ маш санаанд оромгүй энэ хэсгийг бодъё. Сүргийг үржих нь сүрэг гэвэл гинтл сүрэг тэмдгүүд хураагдаад эерэг гарах нь. Яагаад тийм байх вүлээ? За сүрэг 2-ыг үржих нь сүрэг 3 гээ. Ер нь эхлээд энийг бодноо. Бид ямар нэгэн ямыг сүрэг 3-аар үржүүлнэ. Бид тэр зүйлийг давтан 3 удаа хасна гэсэн үг. Одоо тэр зүйл нь гэхдээ эерэг 2 биш байгаа. Энд тэр зүйл нь эерэг 2 байсан бол одоо бид сөрөг 2-ыг хасах гэж байгаа. Бүр тодорхой болгоё. Энэ нь бид ямар нэгэн зүйлийг 3 удаа хасахыг зааж байгаа. Тэгэхээр бид ямар нэгэн юмыг 3 удаа хасна, ямар нэгэн зүйлийг 3 удаа хасна. Энд бид эерэг 2-ыг 3 удаа хассан бол одоо бид сөрөг 2-ыг хасна. Сөрөг 2-ыг хасна. Харин бид сөрөг тоог хасах талаар мэднэ. Сөрөг тоог хасах нь ямар учиртай болох талаар бид өмнө нь үзсэн. Сөрөг тоог хасна гэдэг нь хин нэгний үрийг алга болгохтой адилхан буюу эерэг тоог нэмэхтэй адил байдаг учраас энэ нь нэмэх 2, нэмэх нь 2, нэмэх нь 2-тай адилхан. Ахаал эерэг 6 гарлаа. Энд бид бас адил зарчим ашиглаад сөрөг 3-ыг 2 удаа нэмэхийн оронд бид үүнийг ингэж болох байсан л та. Энэ жишээн дээр сөрөг 3 гээд үүнийг бид нэмсэн. Хооронд нэмсэн. Энд нэмэх тэмдэг тавиад бүр илүү тодорхой болгоё. 2 удаа нэмсэн. Сөрөг 3-ыг 2 удаа нэмсэн. Харин энд дор сөрөг 2-тай байгаа учраас сөрөг 3-ыг 2 удаа хасна. Ямар нэгэн зүйлийг ахиад хасна. Тэр ямар нэгэн зүйл нь сөрөг 3, сөрөг 3. Сөрөг тэгээд 3-аа энд чинь. Ахин хэлгээд сөрөг 3-ыг хасна гэдэг нь хин нэгний үрийг алга болгох буюу тэдэнд мөнгө өгөхтэй адилхан. Тэгээд энэ нь 3 нэмэх 3 гэсэнтэй адил буюу бас л 6 гарна. Одоо ингээд та нар буюу эртний философчид маань нилээд сайн ойлгосон баха. Энэ нь та нарыг мэддэг бүх математикийн чанартай тохирохоос гадна гишүүнчлэн үржүүлэх чанар,
бүлэглэх чанар, ямар нэгэн зүйлийг ямар нэгэн зүйлээр үржүүлэх гээд бүх мэддэг математиктай нийцтэй байгаагаас гадна агуулгын хувьд зөв байгааз энэ бас бидний тэмдэглэгээ, анхны тэмдэглэгээ буюу үржүүрийг бид дахин давтан нэмэх гэдэг бичлэгтээ яг тарж байна.